Сайн бацхан манайха манай алгасаж болохгүй 10 асуулт подкастын маань 10 дахь дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар маань амраа оролцож байна. Тэгээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. 10 гээд тэгш тоо гоё тоон дээр орж. Яг гоё тэгш тоон дээр. Тэгээд амраа өөрийнхөө талаар богинохон тавьчих манай үзэгчдэд танилцуулж байгаа. За намайг Амар Төвшин гэдэг. За Эрдэнэ хотод технологийн чиглэлээр бизнес хийдэг. Одоо Эрдэнэ 24 гэдэг аппликейшн E24 платформ үүсгэн байгуулагч юм байна. За уул Эрдэнэ. Тэ уул Эрдэнэ. Өмнө нь юу өөр газар сурж байгаа одоо энэ чиглэлээрээ сурж ирсэн үү эсвэл хаана сурсан бэ? Тэ хотод шинжлэх ухааны технологийн сургуулийг төгссөн. Тэгээ хотод бас нэг 3-4 жил яг технологийн чиглэлээр бизнес хийжсэн. За эхний асуулт. Эрдэнэтэд анх одоо энэ Эрдэнэ 24 юу байгаа шүү дээ, тийм? Эрдэнэ 24-ийг яг эхлүүлэхэд тулгарч байсан бэрхшээлүүд тэгээ бас хэрэглэгчдийн хүлээн авалт хандлах хэрэг байсан. Энэ талаар эхлэх байлаа. Тэгээ энэ чинь анх эхэлж байхад бид нар нөгөө ковидын үед хүмүүс үргэлтийн системийг хийж ирсэн. Тэгээд тухайн үед анх хийгээл вебсайт хөлбраар явж исэн. Тэгэл анх нөгөө нэг 9 Эрдэнэ гэж худалдааны тэгээ нөгөө лангуунуудыг оруулаад нөгөөдөөсөө хүргэлт хийгээл ингээл явдаг гэсэн. Тэгээд тэгэхэд чинь одоо жишээ нөгөө нэг лангуун дээр ингээд байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх захиалчаад ах чи тэндээ дуусчаад байдаг. Тэгээд иймэрхүү асуудлууд үсээд технологийн зүгээс шийдэж болох заавал шийдэх ёстой асуудлууд үсээд за энэний дараагаар бол заавал ийм хүргэлтийн систем гэдэг бол заавал ийм жолоочийн аппликейшн систем байх хэрэгтэй байна. Мерчантын аппликейшн байх хэрэгтэй байна гэл эдрийг баг-багаар мэдэж аваад ингээл хөгжүүлээ явжсэн. Тэгээд анх бол хэрэглэгчд бол мэдээж энэ чинь цоошин үйлчлэг учраас яг Эрдэнэтийн хэрэглэгчд бол тийм сайн ойлголт байхгүйсэн. Тэгээ анх хоёрхан газартай авраг Азия гэд хоёрхан газартай захиалга ирдгүү өөрсдөө нөгөө локейшн тестлэл Эрдэнэтийг тойрол ингээл яваад өгдөг гэсэн. 2-3 сарын дараагаас ер нь захиалга баг-багаар нэмэгдээл ингээл явчихсан. Одоо хичнээн хэрэглэгчтэй. Одоо 20,000 хэрэглэгчтэй. Айгүй их болсон шүү дээ. Тэгээд сайта одоо нууц биш бол сайта яг ямар технологиор анх хийж эхлүүлсэн бэ? Тэгээд одоо ямар платформ фреймворк ашиглаж байна? Програмчлалын хэлний кодыг хэлэх юм бол анх бол вебсайт баахад React дээр идэг гэсэн. Тэгээд дараа нь аппликейшн болгож Flutter болгоод тэгээд сүүлдээ эргээд React руу н оруулаад тэгээд нөгөө технологийн өөр өөрсдийнх нь давуу талуудыг нь харуулж чадвал тэр нь сайн, энэ нь сайн гэсэн зүйл ер нь бол байдаггүй. Тэгэхээр аль нь илүү бидний хийж байгаа үйлчлэгэнд илүү давуу талтай тэр нь л хөрвүүлж явж байгаа. Одоо амралтын үеэр ч баяр ёслолын үеэр нэг ачаал ихтэй үе байдаг шүү дээ. Тийм үед ер нь асуудлууд гардаг уу? Гарвал яг тийм гарсан үед нь яаж шийддэг вэ? Асуудлууд бол гарна. Асуудлууд бол яг энэ хүргэлтийн үйлчлэгтэй холбоотой асуудлууд бол ер нь дуусахгүй их асуудал байдаг юм лээ. Тэгээд эн чинь нэг талдаа нөгөө хэрэглэгч, нөгөө талдаа одоо тэр байгууллага, тэгээд нөгөө талд нь жолооч гэсэн 3 систем. Тэгээд дээрээс нь нэмэгдээд манай удирдлагын систем гэдэг үү. Энэ 4 хүнийг одоо технологийн одоо тусламжтайгаар хооронд нь ямар ч асуудалгүйгээр холбох хийнд таалагдахаар тийм холбох асуудал учраас тэгэл асуудлууд бол ерөнхийдөө дуусахгүй. Тэгээ баяр ёслолын үеэр одоо энэ зам хааж maaгаад ингэхээр л бидэрт аягүй хэцүү хийж байгаа тийм. Тэгээд нөгөө хэрэглэгч маань бол яг захиалсан зүйлээ хордоо авчмаар байдаг. Нөгөө жолооч нар маань би энийг аваад энийг аавна гэсэн байхад зам хаадаг ч юм уу. Эсвэл нөгөө ихний хэрэглэгч дээр очингууд нөгөө доороо чиптэй хүн гарч ирдэг утсаа авдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлаас болоод дараагийн захиалга нь ноцорч моцрол гэдэг иймэрхүү зүйлсүүд гардаг. Гэхдээ баг багаар энэ маань сайжраад явчлаа. За Эрдэнэ 24-ийг одоо жишээл одоо танаа аппликейшнийг ашиглаж байгаагаар давуу талууд нь юу вэ?
давуу талууд бол маш олныг нэрлэж болно. Мэдээж чинь технологийн шийдэл гэдэг чинь ганцхан технологи биш, давхар нөгөө бизнесүүдийг дараагийн түвшин рүү авч явж идэг. Тэгээд өнөөдөр нэг хүн хоолны газар ч юм уу үйлчлэгээний байгууллага нэгдээд маргааш шууд хөргөлтөө эхэлж болохоор тэгэхээр чин нэг байгууллага одоо жишээ нь та өөрөө бизнес хийдэг хүмүүс сайн болж байгаа. Шууд хөргөлттэй бол нэг машин аавна, чулуу цалинжуулна, нэг утастай байх хэвээр тэнцэнэ оператор аавна гэдэг түмэн танилцуулна гэдэг ингээд маш олон шалгуур. Энэ бүгдийг нь өмнөөс нь шийдэл хөнгөвчлөөл хэрэглэгч рүү нийлэл өгч. Тэгээ нөгөө талдаа бол бас нэг ярих хэвээр зүйл бол энэ цахим худалдааны платформ гэдэг чинь байгууллагууд орчноороо биш бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж болох цорын ганц талбар. Зарим орчинд яваад оронгууд тэр чинь нөгөө орчных нь үнэлгээгээд маш олон юм шингэсэн учраас бүтээгдэхүүнд нь тэрийгээ дагаад өмтэй болчихдээ шүү дээ. Зарим газар тогтчлт мó тэрэндээ таарсан одоо үнэ хямдхан байлгадаг ч юм уу. Энэ хоёр яг нэг талбар дээр л хэрэглэгчэд хүрэх ёстой учраас тэр томчуудтай ч гэсэн өрсөлдөх боломжийг энэ жижиг байгууллагууд давхар болгодог гэх юм. Тэгээд анх одоо Эрдэнэт 24-д бүртгүүлэхээр албан байгууллага ч юм уу тэгээ хоолны газар ямар нэг шаардлага байдаг уу? Шаардлага тавих ёстой юу? Шаардлага гэдэг нь болохоор нөгөө тухайн байгууллага нөгөө үйлчлэгээ явуулах эрхээ авсан байх ёстой тийм. Эрхээ авсан байх ёстой. Тэгээ манай Merchant платформ аппликейшнийг одоо ингэн гэсэн заавартай бүрэн танилцсан ашиглацад сурсан байх ёстой. Хоолны нөгөө яг би бас өөрөө хоол хийдэг хүн болохоор хоолны чанар интернет шалгаж яадгүй эсвэл хамаагүй л орчихгоо. Тэр байгууллага одоо нөгөө нэг эрхээ авцсан болвол одоо нөгөө хоолоор үйлчлэх эрхээ авцсан болвол бид нар бол байгууллагын хоолыг муу байна, сайн байна гэдэг чинь утгагүй. Хэрэглэгч өөрөө тэрэн дээр нь л дүн тавиал явчих учраас үнэлгээ өгч нь гэсэн. Үнэлгээ өгөөд тэгээ үнэлгээгээр явчихж байгаа учраас. За тэгээ хэрэглэгч одоо та юу тэрийг одоо энэ аппликейшнийг ашиглаад ингэж хэрэглэгчдийн мэдээллийн нууцлал интернет яаж хамгаалж яадаг вэ? Тийм байдгүй. Манайх ч нь бол хэрэглэгчээс тийм зарим нэг аппликейшн бол маш их мэдээллийг авдаг шүү дээ, тий. Манайх бол тийм байхгүй, зүгээр утасны дугаарыг аваад бүртгэлтэй утасны дугаарыг ингэ явуулдаг хамгийн ялбар систем учраас бидэрт бол тийм хэрэглэгчийн мэдээлэл энэ гэсэн тийм сүрхийн байхгүй, зүгээр утасны дугаар л. Тэгвэл амар юм биш, тий. Тэгэхгүй хэтэрхий бас яаш зарим газрууд бүр нөгөө хамаг мэдээллийг авч мэдээллийг бөглөж ирэх нэгдэг нэг тийм газрууд байдаг. Тий, тэгээд ер нь бол ийм үйлчлэгээний аппликейшнууд аль болох хялбар л байх хэрэгтэй. Олон мэдээлэл аваад татчингагаал ингээд их шаардлагагүй л гэж үздэг шүү дээ. Тэр одоо энэ аппликейшн суулгалаа, хаягаа орууллаа, утасны дугаараа тавилаа, тэгэл болоо гэсэн шүү дээ. Тий, яг нөгөө хөргөлт хийх гэж байгаа хаягаа яг хөргүүлэх гэж байгаа үедээ оруулна. Хамгийн эхлээд бол утасны дугаараа оруулаад утасны дээр нь код ирээл ингээд явчих. За ирээдүйд одоо энэ сайт одоо аппликейшн ямар чиглэлээр сайжруулах төлөвлөгөөтэй байна. Ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу? Бага. Одоо бид нар энэ жил эх жилийнхаа бүтэн төлөвлөгөөнүүдийг гаргацсан явж байна. Тийм. Тэгээд нэлээ олон чиглэлээр юунууд гаргаа явж байна. Одоо манай цаг захиалгын систем гэдэг одоо туршилтанд ороо явж байна. Одоо бүх эрдэнэтийн үйлчлэгээний байгууллагуудаас цагийн дурчилж хараад үсчин гэхэд л одоо аль үсчний аль үсчин дээр одоо цаг байна гэдгийг хараад өөрөө тоолоо захиалга өчтдөг байх боломжтой ийм систем орж ирж байна. За тэгээд нэг юм бөөний түгээлтийн системүүд бас хийгдэж эхэлж байна. За гадаад худалдааны систем маань одоо ер нь 7 хоногт ашиглалтанд орох гэдэг ингээд явж байна. Тэгээд төлөвлөсөн ажлууд бол амар их байна тий. За гоё энэ гадаадаас бас ингээд амжаад авчдаг бол айгүй амар юм тий. Өөрийнхөө хэлээр. Тэ өөрийнхөө хэлээр. Тэгээд тэнд нь бол ерөөсөө эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байгаа карго системүүдийг нөгөө талд нь холбогдсон. Тэгээд бид нар бол зүгээр л хооронд нь зохицуулах үйлчлэгийг үзүүлж байгаа гэсэн. Гоё юм бэ тий. Тэгээд би нөгөө бас урд айгүй олон жил амьдэрсэн байхгүй. Тэгээд хятад чинь хоолны хүргэлт чинь бүр амар өвчтсөн. Одоо бүр одоо сүүлд нь хэдэн жилийн дараа учраас дроноор хүргэн гэж яриад байгаа байхгүй. Тэг яг би миний асуух гээд бас асуулт болохоор Монголд одоо энэ хүргэлтийн үйлчлэгийг одоо энэ платформыг тий яг юм хятад шиг ийм одоо бүр амар дээд түвшинд хүртэл хөгжүүлэх боломж байгаа юм. Бага шүү дээ. Монголд бол хүргэлтийн үйлчлэгээ бол маш сайн хөгжиж байгаа шүү дээ. Одоо Улаанбаатарыг бид нэр төгжрэлтэй гэж ярьдаг гэсэн бол Улаанбаатарын хүргэлтийн компани бүсчлэлийн шалгуур нөгөө байгаа орчиндөө тасан зохицоод
тэр орчинд яаж бүсчилж яаж одоо аль захиалгыг аль руу нь хөргүүл зүгээр нь гэдэг энэ дундаа баг ийм математик тооцоолол маягийн юм ийгээд ингэж хүргэж. Тэгээ Эрдэнэтэд ч гэсэн энэ бол маш хөгжин. Тэгээд хөгжүүлэх нь одоо бас бидний зорилго байна. Тэгээ Монголд нь яггүй ковидоос хойш ер нь ковидын үе тэгэл ковидоос хойш ер нь хүргэлт айгүй хөгжсөн юм шиг санагдсан надад. Тэрнээс өмнө бол нэг тэгж хүргэлтийн хоолнууд айгүй бага байсан тий. Эрдэнэтэд ч одоо өөр сайт байж л байдаг байх. Тэгээ миний мэдхий бол би Эрдэнэ 24 хэд одоо юм захиалж ирсэн айгүй амархан хүрээлэгдэг юм байна. За одоо жоо ажил биш жоо хувь тал руугаа жоо асуултууд байна тий. Одоо энэ яг одоо хийж байгаа энэ ажлаас гадна өөр юу вэ? Зүйл байгаа юм. Баггүй. Би ч одоо Эрдэнэ төгөлдөрт 10 жил ажилласан. Тэгээд одоо бол яг 2 жилийн өмнөөс эхлээл энэ бизнес рүү 100% анхаарсан. Өмнө нэг хослолт шиг гэж бодсон чинь хоёр туулаа хөөсөн хоос ноцрно гэдэг шиг юм байлээ. Тэгээд нэг талдаа гараа илгэж шийдэл. Хослолоод явна гэж нэг талдаа цагийнхаа юм баригдчих гарч байгаа. Тэгээд явахгүй шүү дээ. Тэгээ хүн л юм чинь би бас одоо нас яваад ч тэр юм уу ядардаг болно. Нэг зүйлд поинтлахгүй олон зүйлд ингэж поинтлах юм дэмий юм байна гэж бодсон шүү. Яг анх эхлэхдээ ганцаараа хэлжсэн үү? Хамгийн анх Эрдэнэ 24 биш нөгөө бүр касын систем хийдэг гэсэн нөгөө нүүтийн систем 2016 онд хийдэг гэсэн. Тэр үед бол би яг гав ганцаараа л байсан л да. Яг 24-ийг эхлэхдээ. 24-ийг эхлэхдээ болохоор манай дүү орж ирээ. Манай дүү чинь өөрөө бас хятадд программаар магистр төгссөн. Тэгээ юм нэг талыг нэлээ сайн ойлгодог учраас тэгээ ингээ хоёулаа багасаа би нэг мэддэг хүн ойлгодог тийм хүмүүс учраас маш сайн ойлголцоод л ингээ явж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Одоо бол болсон уу? Одоо да. За би бас нэг юм айгүйх боддог. Би өөрөө тэрийг хийн гэж байх. Одоо танаад зүгээс жишээлбэл ийм юм одоо жишээлбэл нөгөө урд байхад чинь табаа мабаа юм захиалдаг тийм интернетээс захиалахаар ингээ нөгөө хөргөлтийн компаниуд бүр айгүй их байдаг. Тэгээд тэр хөргөлтийн компани жижигхэн 3 дугуйтай ингээл энэ одоо хороолол болгоны гадна очиод ингээд тэндээ нэг юм жижигхэн юутай түнс шиг энэ тэн дээрээ тавиал ангуунууд дээр ингээд дугаартай амар тодорхой хороол утасны дугаар хэлэнгүүт нөгөөдг нэг юм шулаад гаргаад ирдэг тэр юм тий. Эрдэнэтэд нэг тийм яг хөргөлтийн бараа одоо хоолноосоо илүү яг тийм Эрдэнэ 24 ч тийм болох боломжтой болоо. Энэ дээр юу юм лээ одоо бид нар бол нэг өөрсдөө яг судалгаа хийж үзээд одоо нөгөө тэр шатгалдаг бокс ингээ байршуул яах вэ гэдэг. Тэгээ манай Эрдэнэт ч өөрөө ийм бас хотыг бодвол жижиг юм учраас нөгөө гэртээ авах сонирхол нэг хэв юм л. Гараад үүднээсээ бокс онгоолж авах юм бол хэрэглэгч өөрөө баг гараад авчий гэсэн бодолтой болчихдог юм лээ. Гэхдээ явандаа тийм болох бах. Энэ тухай би бас нэг хүнтэй ч гэсэн нэлээд ярьсан. Холоос захиалж махайлахад одоо жишээлбэл хотоос нэг юм захиалгач манайх жишээлбэл нэг хот хоорондын хүргэлт бас байхгүй. Манайхан жишээлбэл арай зарим юм арай үнэтэй байдаг байхгүй. Зүгээр нэг жижигхэн пассворд гэтэл 5-10 мянга байх жишээ тэгээ орж ирэхтэй таксинууд тавиал ингэж орж ирдэг шүү дээ. Тэгэхгүйгээр яг нэг юм нийтлээд яг бүгднийг базаал тэг яг нэг энд нэг хүрээлэлтэй эндээсээ яг нэг тийм хамаагүй хөөсөрцөнтэй биш тийм маягаар хийх боломж байдаг юм байна. Наадах чи яг бид нар эхлүүлсэн явж байгаа. Эхлүүлсэн явж байгаа юм. Энийгээ бүр илүү технологижуулаад хот орондоос тийш хүрээд ирэнгүүт нь хэрэглэгч рүү автомат мессеж явдаг. Тэгээд аппликейшнаараа орж ирээд таны тийш тэнд байна. Та байршлаа илүү одоо хөрвүүлээд өгчий. За хөргөлтийнх нь одоо энд байна гэдэг юм бол байршлаа оруулаад ингээд хөрвүүл авчдаг. Одоо нөгөө хот орондоос ирж байгаа тийш нь Эрдэнэ 24-ийн аппликейшн дээр нь таг гэл орчихно гэсэн. Тийм болохоор одоо хөгжүүлэлт бол нэлээд. Тийм болчвол аюу амар юм тий. Тэгэхгүй бол одоо жишээлбэл урдаас юм захиалахар чи ирээнээс энд ирсэн одоо нэг жижигхэн ачаа багтал 1500 2000-аар орж ирж байгаа. Хэрвээ Улаанбаатараас энд тэрийг автобусанд ч юм тавиад өгөхөр 10 гаруй мянган төгрөг болно шүү дээ. Амар үнийн зөрүүтэй байдаг. Энэ нөгөө юу юм бэ лээ? Аль болох олноор нь олон ийм хэрэглэгчд одоо манай технологиор ингээд хүргэлтээ аваад ингээд явах юм бол тэрнийг нь чиглэлээр үн хяндаг тий. 1-2 хүн байгаад ах юм бол бид нар ч бас юу яаж байгаа учраас үн яа. Тэгэхээр аль болох олныг яаж үссэн тий. Үнийг нь илүү хямдхан байлгах тэр талаас нь бодгол асуудал юм. Тийм тий. Харин энийг бас айгүй асууя гэж бодож байсан. Би нөгөө урд байхад чинь тэгэл юм захиалахт чинь нөгөө тэр дараа өрөөл ирэн тэгэл
ядад дотроо бол үнэгүй хөргөчдөг дандаа. Одоо жишээлбэл өөр интернетээс авч мав юм авахад үнэндээ шингэсэн ч байх юм уу тий. Тэгээ Монголд яагаад юм байж болдгоо юм бол гэж аяг боддог байсан юм. Тэгэхээр яг ер нь бол өөрөөсөө үйлчлүүлэгч нарээ их болоод хэрэглэгч нарээ их болсон байхад бол гайгүй юм тий. Тий, тэмүүд дагаж тариф буурна. Одоо энэ хүнс хүргэлт энтер дээр ч гэсэн ер нь хэрэглэгч нарын захиалга их байх юм бол үн бүр захын үнээс ч хямдхан байх боломжтой болчиход байгаа юм. Харин тий. За тэгээ чиний бодлоор одоо би бас энийг хүмүүсээс орж ирсэн хүмүүсээс ихэнхдээ дандаа асуудаг. Тэгэл одоо бидний амьдарч байгаа нийгэм биш тийм манай Монголын нийгэм дан ганц Эрдэнэт ч биш тий. Улаанбаатар Монгол ер нь тэр чигээр нийгмийн хувьд чиний хувьд одоо нэг хоёр зүйл тий. За нэгдүгээр талархууштай зүйл юу гэдэг вэ? Одоо манай бидний амьдарч хоёрдугаар бүр нэг харахаар амар бачуурт зүйл хийдэг ч тий. Уур хүрдэг. Тэр хоёрыг чиний хувьд би бол яг нөгөө Монгол улс гэж аюу томоор ярмаар гэж Эрдэнэт гэж ярмаар байна. Би бол Эрдэнэтэд яг юм тодорхой юм хийх одоо яг энэ технологийн чиглэлийг Эрдэнэтэд хөгжүүлэх гэсэн ийм зорилгоос болж би бас нөгөө хувийнхаа амьдралын нэлээд олон зүйлсийг одоо зөөлөсөж байгаа. Миний л хувьд тий. Тэгээ ямар ч гэсэн энд нэг юм гоё юм хийчихсэн Эрдэнэтийг харсан хүн болгон технологийн хот гэж хараасаа гэсэн том мөрөдөлтэй ингээд явж байгаа учраас Эрдэнэтэд нэг талдаа хэрэглэгч нар болол үнэхээр одоо би бол Эрдэнэтчүүдийн одоо залуу хот болохоор ч юм уу шин зүйлийг айгүйх хүсдэг нэг хэмжилдэг ийм байгаа нь айгүй сайн байна. Тэгээ одоо нөгөө хэрэглэгчд маань өөрсдөө нөгөө банкны системүүд гэдэг маш олон төлбөрийн системүүдийг ашиглаад сурцсан учраас шаардлага нь айгүй өндөр болцсон. Тэр шаардлагад нь хүрч чадахгүй бол одоо юу болчиход байна шүү дээ тийм. Энэ нь бол надад маш сайн зүйл санагддаг. Саар зүйл гэдэг юм бол за үүнийг илүү бид нар одоо энэ технологи гэдэг зүйлийг орон нутгатайгаа хамтраад ингээд бизнес эрхлэгчтэйгээ хамтраад бид нар яг нэг нүдээр хараад яг нэг бүр энэ бидний зорилго юм байна гэдгийг маш тодор тавиад хамтдаа ингээд зүтгэх юм бол надад өөр 2-3 жилийн дараа бид нар яг маш өөр төвшөнд Монгол улсад байхгүй хэмжээний тийм өөр төвшөнд очих юм боломжтой ирсэн. Тэгээ энэ тал дээр бол зарим тал дээр бол жоохон дутмаг санагддаг шүү. Тийм. Тэгэхдээ ер нь бол би одоо ингэ харж байгаа одоо та нарын хийж байгаа юм шиг л айгүй бүх талд айгүй өөр өгөөжтэй юм шиг харагдаж байгаа юм тий. Одоо жишээлбэл тэг хоолны газар юм хийж байгаа чинь тэр хүн тэднэрт ч юм борлуулж хүн хүлээгээд суухгүй тий. За захиалгууд нь ингээд тэгвэл хэрэглэгчд ч гэсэн айгүй амархан болчихно. Тэгвэл жолоочийн замдаас нь бас салинжаад явчихна тий. Тэгэхээр бас айгүй аль талдаа өөрөөр дуугна хүмүүс аль болохоор гоё хэрэглээд сурчвал тий. Тийм бүр амар тийм захиалгын хөгжсөн газар бүр амар идэм л шүү дээ. Урд чинь яд нэг хаттад амьдарч байсан болохоор нэг эмэгтэй бүр нөгөө интернетээр юу хийдэг лайв мав хийдэг нэг эмэгтэй гэрээсээ гараагүй 2 жил болсон юм. Ерөөс яасан чинь тэгэл ерөөс хоол захиалж аваад эдэл гэртэл ерөөс ажиллаа хийдэг. Тэгэл тэгж ихтэл нөгөө ковид гараад бүр амар тэндээс гарахгүй 2 жилийн дараа нэг гарч иж ингэснийг тийм бичлэг яаж байсан. Тэрэн шиг зүгээр айгу амрал төхөн л болчиход байхгүй тий. Яг бид нар юу л гэрээсээ гарахгүй байвал гэж тий. Тийм юм хөгжчихүүл болно. Тий. Одоо энэ ч нэг түрүү ярьсан захиалга одоо зах зээл их захиалга их байвал бизнес зарчмаараа хямдардаг гэдэг. Тэнгүүд нөгөө яг хятад идэрчүүд шүү дээ. Гараад дэлгүүрээс авснасаа илүү хямдхан нэртэй үргэлээ авчдаг. Тэр чинь нөгөө тэр хүргэлтийнх нь юу бас сайн хөгжсөн учраас их захиалга ирж байгаа учраас тэр компани олноор шийдчихэж гэсэн. Тэгээ одоо хоолн дээр гэхэд л ингээд заалаар үйлчлэлтгүй юм жижигхэн кабин дотор зөвхөн хүргэлтээ олнод л бэлдээл гаргаад идэг тийм газрууд бас байдаг шүү дээ зөндөө. Тэгээд тэдэр чинь бол нөгөө заал төгчүүл янз бүрийн байхгүй зөвхөн тухайныхаа хэрэгслийг тавиад хүргэлтээр гаргацдаг юм систем чинь бас маш гоё бизнес болоо явчих. Тийм байна шүү дээ. За чиний хувьд за хувь хүнийхээ хувьд одоо нэг үлгэр жишээ авдаг ч юм уу тий нэг хараалдаг ийм хүн шиг болох юмсаа тийм нэг алдартан ч хүн байдаг Монгол ч юм уу гадаад ч юм. Би юу гэдэг манай найз гэдэг юм.
тэр найзыгаа л одоо ярих дуртай да. Манай Эрдэнтийн залуу одоо Монголын анхны ийм л гол мазалайг хөргсөн залуу. Тэгээд тэр л надад маш олон зүйл дээр мотивашн өгдөг. Тэгээ одоогийн ч гэсэн миний энэ хийгээд Эрдэнэт юм хийх гээд байгаа шалтгаан тэрнтэй холбоотой. Тэгээд бас энэ тухай ярихад намайг би нэг хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ гадагшаа явахаар болоо. Тэгээ бас нэлээд өндөр цалинтай ажил санал болгоцсон байр нэгэ цаанасаа гарцсан гэрээ мэрээ нэрсэн гэл. Тэгээд бэлэн болцоо. Тий, найз руугаа яриад манай явлаа гэл. Одоо надад баяр хүрнэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чи өөдөөс одоо ингээл чи Эрдэнтийг хөгжүүлнэ гэж би одоо ингээд бодож ирсэн шүү дээ. Чи тэгэж чи ингээд гайгүй хүмүүсний яваад гэж би өөрөө тэгж хэлэнгүүт гайхаж байгаа юм. Би одоо тийм гайгүй мөн үү. Тэгээ хин нэг нь надад итгээд байгаа учраас ой миний найз ингээд надад итгэж шүү дээ. Би тэгвэл гэж одоо өөрийнхөө амьдралыг тийм нэг утгачлалтай болгох гэдэг шүү дээ. Тэгэж бодож айгүй хөлс. Тэгээ би тэр найзаас айгүй мотивашн авдаг. Өөрөө ч гэсэн ер нь яг айгүй их оронч тийм бодолтой. Тий. Гоё тийм зөв бодолтой найзтай гоё тий. Иргэн тайранд. Тий. Яллах нэг зөв хүрээлэлтэй бай гэж боддоо шүү дээ би бас. Одоо яг нэг хүний зориг гэдэг чинь нэг л хүний зориг. Нэг хүн нийтийн төлөө зориг тавьж явж байгаа болол тэр бол би одоо надад бол тийм л хүмүүсийг их үнцэнтэй санагддаг шүү дээ. Нийтийн төлөө тийм зоригтой хүмүүсийг. Тэгэж одоо бол чамгаа бол ажилтнтай болсон. Тий. Тэгээ энийг болохоор би бас айгүй их асуу одоо хуваарь бизнес хийж байгаа залуучуудаас энэ асуумаар санагдав. Одоо үе нөгөө одоо Gen Z гэж яриад байгаа шүү дээ. Тим үеийнхэнтэй ажиллахадаа ер нь яг чиний яг яаж ажиллавал илүү амар байдаг вэ? За би бол яг тийм Gen Z үеийнхэнтэй бол бүр яг ойрхон ингэ шууд одоо хонтод гэж шаарч эхлэхгүй байна. Гэхдээ ер нь одоо ажиллаж байгаа хүмүүсийг хараад хад би айл болох нөгөө зорилгын тухай ярих дуртай. Бид нар ингэж өөрчлөнө. Чи энэний нэг хэсэг болно. Чи одоо ийм зүйл бүтээчвэл энэ чиний ч гэсэн бүтээсэн зүйл бид бол нэг баг бий гэж байхгүй гэдэг ойлголтыг л өгч зорилгоор нь л яах гэсэн дуртай. Тэгэхгүй бол түүхтэй л яваад байна шүү дээ. Тэгэхгүй бол одоо энэ залуучууд чи ер нь тэгэл нэг суурьндаа төгсөв. Ер нь л гадагшаа дотгошоо гэл ингээл тэгдэг болцсон биз дээ. Одоо тэр бол яг үүндээ манай ус ч муугааг нь л шинжшүүд тийм. Бидний үед болохоор ч одоо манисыг бацаа байх ч одоо ажил хийж яхад дарга бол дарга тий. Одоо загнаал явчихдаг гэсэн шүү дээ. Одоо тийм үе жоохон өнгөрөөд одоо энэ залуучууд тиймийг хүлээж авах нь байхгүй болох тийм шүү дээ. Харин бидний үеч бараг л зодддаг байсан шүү дээ. За ихрлүүд нь дарга нар нь. Одоо бол залуучууд бол тийм юмыг амархан хүлээн зөвшөөрөхгүй байх уу тийм. Би бол тэгэл аль болох төрүүлж мэдлэхийг хичээн төрүүлээл гар барин төрүүлж одоо бол ингэ шал өөр болцсон шүү дээ. Манай аав ээж үед чинь дарга гэл нэг юм машинтай нэг хүн бууж ирэл ингээл тийш хүмүүс нь төрүүлж мөнхлээ зардаг байсан бол одоо эсэргээрээ болцсон юм шиг яг тэр бизнесийг авч явж байгаа хүн нэлээх бөхөлдсөн гэж явдаг тийм болцсон юм шиг. Тэгэхээр яг нөгөө би бас тийм номон дээр сарчсан яг удирдахч хүн гэдэг нь болохоор яг одоо манайхан ер нь амар олон хүмүүс болохоор дарга гэхээр л захирал гэхээр л ерөөсөө нэг том босс гэж байна. Тэгэхгүй яг хамтрагч гэж явуулаа аюу гоё юм шиг тий. Тийм шүү дээ. Тий. Яг нэг доор ажиллаж байгаа хүмүүстэй хамтдаа бүгдээр хамт яг сая чиний хэлжсэн шүү дээ. Бид нэр энэ зүйлийг хамт босгож байгаа шүү тий. Ганц багаараа гэдэг аюу гоё. Тэгэл явчих юм бол нөгөө яг л өдөрдөгч хүн гэдэг нь бол яг нөгөө хамаг юма төрээл явж идэв шүү тий. Тэгэхгүй нөгөө ихэнх нь урд нь гараад явна гэдгийг л ойлгодог. Тэгэхгүй яг хамтдаа бүх юма хийгээл хамтдаа ингээл явдаг бол аюу гоё. Тэгэхээр үе аюу өөр болоод байгаа тий. Тий өөр болоод. Энэ нь аюу зүг гэж бодож байна шүү дээ. Зүг тийш явж байгаа. За одоо бас нэг жоохон хувь тал руугаа асуух. Хувь тал руугаа. Амьдралынхаа одоо чиний өнгөрсөн амьдралын бүх цаг үеийн аль нэг цаг хугацаанд очиад өөртөө нэг үг хэлэх юм уу зөвлөгөө өгөх боломжтой бол аль үедээ очиж хэлэх байсан бэ? Аль үеийнхээ амраад очиж хэлэх байсан? Би 10 дугаар анги 1 2 3 дугаар курсыг амраад яг нэг тэр 4 жилийн хугацаанд амраад л одоо очиж хэлж ярмаар энэ тэр үед нөгөө би яг одоо ингэ эргээ бодоод хахад зэрлэг байхгүй. Би яг нэг юм
юм бүтээж чадах чухал хүн байж чадна гэсэн ойлголт байхгүй. Зүгээр л нэг юм би бол жирийн л нэгэн урсгалаараа л ингэж явна гэсэн нэг тийм бодолтой. Тийм бодолтой байхаар чи нөгөө одоо нэг ингэдэж штэ нэг багтаа нэг хүндэлдэг байсан манай энэ л юм хийх бах. Би бол урсгалаар нь л явчихин гэсэн тийм бодол надад айгүйх байдаг гэсэн. Тэгээд тэрийгэл одоо тийм бодолтой биш өөрөө зориг тгээд явах юм бол хүн болгонд л боломж байдгийн гэж тэр үеийн өөртөө дахин хэлэх байсан баг та. Гэхдээ тэр үеийн би бас ойлгохгүй л байна. Тэр үед магадгүй хүмүүс хэлжсэн ч гэж магадгүй тий. Чи одоо ягаал ингэ яваад идэв ингээд хэлж байгаагүй хаа. Тэр ч бас тийм нэг юм тохиолол нэг хүнээс сонсож байгааг баг. Тий миний яад гэсэн баг баг. Бас л нэрээ бас ер нь тэр үе бидний үе ер нь юм байсан биш үү те. Яг тэр нөгөө юу төр өөрчлөгдөөл 200 өөрчлөгдөөл. Бид нар ч одоо 200-ны нүүр үзсэн, 2 төрийн нүүр үзсэн. Тэгэл тэр үед чи яг ингээд ёстой өөрсдөө л урсгалаараа явж идэг гэсэн яг одоо салхи хаашаа би тийш яг арай нэг хөдөлгөөнтэй нэг сэхүүн биш арай нэг сэргэг байснууд нь л дэвжээл явцсан тий. Арай залтай нэх юм. Тэгэл нөгөө нэг аав ээж ч одоо мэрэгжил сонгоол энэ их зүгээр гэж ингээл тэр мэрэгжлийн тухай юуг ч мэдэхгүй байж ш. Тэгэл тэрийгээр нь явна тэгин ингээл тэгэл тэрүүгээрээ сураад би төгсөөд яг ямар хүн болохооч мэдэхгүй зүгээр л нэг юм одоо байгаа хичээл тэр нэг гайгүй гарчвал гэсэн бодол өөр ямар ч юм байхгүй байна. Өнөө маргаашаа гэл өнөө маргаашаа хэрвээ би одоо би ч гэлтгүй ер нь залуучууд яг энэ хичээлийг сураад би дараа нь тийм зүйл хийхэд маань энэ хэрэг болно штэ гэдгээ төрүүлээд ойлгоцсон бол тэрийг анхаарах өөртөө тусгаж авах тийм юу бол шал өөр байх гэсэн. Одооны залуучууд гэхдээ айгүй өөр болсон байна. Ер нь ингээм зарчих тий. Манай хүүхдүүд ч жоохон одоо 2 3 4 дугаар ангийн хүүхдэлтэл том болоод яахыгаа яриад л тий. Би мэдээд тэр үед юу 4 дугаар ангид багчаад юу бодож явсан. Би бүр заримдаа боддог байхгүй нэр одооны хүүхдүүдийн тархины хөгжил ч юм уу тий бодол сэтгэх хушаад өөр болсон. Залуучуудыг хараад тахт айгүй мундаг залуучууд зөндөө байна тий. Тэгэхээр бас айгүй бахархах шүү дээ. Бидний одоо хойч үе айгүй гоё хүмүүс өвчж байгаа тий. Тэгэхээр бас бусдад бас ингээ гоё үлгэр дуурайл болоо явж байгаа бас айгүй. Тэгэхээр чамайг ч гэсэн бас ингээл залуучууд бас харж байгаа шүү дээ тий. Намайг ч харж л байгаа хэл тэгэл. За нэг том болоод нэг чихэн тий. Гоё зоригтой. Тэгэхээр чиний хэлжсэн ч яаж хийж байгаа л хичнээн залуу байсан ч гэсэн зориг тавиал. Тэгээд зоригоо л явуул тэгээд бүтэхгүй юм гэж байхгүй. Тий. Хамтдаа л байх хэрэгтэй юм шиг. Надад бол яг нэг юм миний бизнес, миний юу гэдэг байгаа хүн ерөөсөө нэг тийм жижигхэн тойрогтой байгаа юм санагдав. Аль болох бид эрдэмтдчүүд нэг баг бид нар эндээс ямар нэгэн бизнесүүдэд босгоод цаашаа хот руу ч гэдэг юм уу, гадны зах зээл рүү ч гэдэг юм уу, маш өөр зүйлийн тухай хамтдаа зориод ингээд дайрах хэрэгтэй юм шиг. Хамтрал гэдэг бол бүр хаач одоо хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хамтлаг гэж хамтараалаа гэж байгаа юм шиг тийм хамтдаа л байж ивэл бид л одоо энэ хоттой одоо ерөөсө хөгжил гэдгийг бол би ерөөс тэгж хараад байгаа. Хөгжил гэдэг чинь үйлчлэгээ сайжрахыг л хөгжил гэдэг байгаа шүү дээ тийм. Бид нар одоо гэрээсээ гараад явхад орцоороо явхад л бид нар сөөхөөс үйлчлэгээ авч чинь тийм. Гадаа гараад машин барихад бид нар таксигаар үйлчлэгээ авч чинь. Ажил дээр очиод нүүрээ уншуулахад л тэр нүүр уншдаг технологиос бид нар үйлчлэгээ авч чинь тийм. Ингээл бидний ингээд хийж байгаа идж байгаа хүнсээ аавн тэг ингээд бүгд үйлчлэгээ гэдэг байгаа. Энэ үйлчлэгээний байгууллагууд нь сайжраад ирэнгүүт л тэрийг дагаж л хөгжил гэдэг зүйлийг чинь бий болгочих. Тэгэхээр энэ хөгжлийг бол энд байгаа бизнесүүд өөрсдөө бүтээн. Тэгэхээр аль болох хамтдаа бие биентэйг өрсөлдөгч биш гэдэг юм дээр хараад явуулсан гэж боддог шин. Яг зөв. Манай би бас яг өмнө өмнөх дугаар дээр тоогооч залуутай ярьжсэн. Яг ийм энэ талаар ярьжсэн. Гэхдээ миний харах нь би нөгөө нэг Монголд ялангуяа хэрэглэгч хаан гэдэг юу хитрхи яажаад тэгээ нөгөө хааны дүр тоглоод байгаа хүмүүс хитрхи их болчдөг. Тэгээд нөгөө би хоол хийдэг байхдаа орж ирэл яг л зарцтайгаа харьцаж байгаа юм шиг харьцсан зарим хүмүүстэй. Тэгэхээр миний бодлоор тэрийг одоо болоо халмаар энэ зүгээр гоё хэрэглэгч болохоор та зүгээр миний бизнес хийж байгаа хүний хамтрагч гэдэг байвал тийм. Тэгэхээр яг чиний хэлжсэн шиг тийм. Одоо та тэр гоё тэр хүн надаас юм авч чинь
надад одоо орлого оруулж ш тий. А тэгвэл тэр хүнд би хариултгээд гоё үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр ингээ гоё бизнесийн хамтрагчуд шиг ингэж байвал нэг нэгэндээ гоё хүндэлтэй хандаад тэгвэл бас хөгжих болоо тий. Ер нь би тэгж боддог. Тий. Ялангуяа хүргэлтийн үйлчлэгээн дээр чинь тийм асуудлууд маш их штэ. Ер нь бол намайг дуудсан үед ирээрээ гэсэн тийм хандлагатай хэрэглэгч нар байдаг. Гэхдээ энэ бол бидний нөгөө давж туулах ёстой зүйл биш үү. Гэхдээ нөгөө тийм байсан байдал чинь ингээ баг багаар гайгүй болоод идэх юм бол тэгээ нөгөө зөөлн нь хатуугаа дийлнэ гэдэг шиг тэгэл. Тийм ээ хаа цагууд урд ч гэсэн тийм болж идэв. Одоо хичнээн хөгжсөн гэж хамраад байгаа ч гэсэн тэр мэдээ ингээл харж байхад чинь хүргэлтийнхэнтэй зарц шиг харьцаж байгаа хүмүүс их байна. Айгүй муухад үйлчлүүлэгч нар зөндөө байдаг. Тэгэхээр яг хаанаа л тийм байгаа юм тийм. Тэр хэрэглэгч бол тэр хэрэглэгчийг бас нөгөө өнцгөөс нь хараад үзэн үү тэр хүн өөр нэг газараас авсан стрессээ өөр газар руу шингээж байгаа процесс баг. Тэгэхээр маа нийгэм өөрөө стресстэй байгаа учраас тийм хүнд стресс үүсгээд тэрийг одоо үйлчлэгээнийхэн байгууллага руу нэгсэн даа. Дарга нар ингээд дээдлийнхэн дарга доотлын дарга загнаа доотлынхан доотлынхаа загнаа гэдэг шиг боддөг юм шүү. Тэгэнгүүт л нөгөөт нь иргэд рүүгээ хандаа. Тэгэхээр яг ер нь нөгөө нэг гадуур явж байгаа би аль болохоор ингээд хүмүүс над руу суус амар хардсан юм шиг. Аль болохоор инээгээд өнгөрөхэй гэж тэгээд нэг хүнд ч гэсэн гоё гэгээлэг юу стрессгүй юм үлдээч юмсан гэл тийм. Тэгэхээр яг ер нь хаанаад ер нь тий. Гараа явж байгаа ч гэсэн хаасаа нэг гоё хүндэлж ивэл хүндлэлээс тэгэл их юм үүсэж шүү дээ тий. Их гоё хүндэлтэй шүү дээ. Өглөө ингээд явж байхад л өглөө ингээд босоод нэг юм зүс таньдаг хүнтэйгээ хүн өөдөөс ингээд мэдлээд өнгөрөхөд л ямар гоё идэв тий. Инээд алдаал цаашаа ингээд урагшлал ингээд явдаг тий. Тэгээд би бас хүмүүстэй юу н айгүй их мэдлэхийг хичээдэг тэгэнгүүт тэрийг маань ч гэсэн хүмүүс бас зүгээр ойлгоорой гэж бодмаараа зарим нэг хүмүүс нэг юм энэ одоо надад ойлгоноод байна гэж хүлээж аваад байдаг хүмүүс ч бас байдаг юм шиг лээ. Тэгэхээр тийм зүйл байхгүй. Бид нар биендээ айгүй эрэг мэдрэмжүүдийг өгөөл айл болох юм гэж үздэг. Би нэг хөндлөх ёстой гэж боддог. Тэгэл хүн мэдлж байгаа бол тэгэл нэг уртаас нь мэдлээл өнгөрч тийм гоё. Хамтдаа тэгэл энэ нийгмээ гоё гэгээтэй байлгах нэг нэгнтэй гоё хөндлөж ивэл тий. За одоо анх за ер нь яг амьдралдаа айгүй их шантарсан яг за боли би одоо албаа гэж бодож исэн тийм үе байгаа юу. Тэгээ яг тэр үеийн сэтгэл зүг яг яаж давсан бэ? Тэр үе гэхээр одоо яг нэг хоёр зүйл санаад орчин л та. Нэг нь бол нөгөө нэг касын систем хөгжүүлж явах үед тэнд чинь нөгөө яг нөгөө баримтын систем дөнгөж үсээд дотроо юм асуудалтай. Тэгээд чи ингээд айгүй олон программистаа баг ажиллаад ингээд нэг юм өөрчилждэг. Энд би ингээд ганцаараа мах чинь орон нутгийн хамгийн анхны компани олж тэр нийлүүлэх эрхийг авчихсан байхгүй. Тэгээд би ганцаараа л байгаа шүү дээ. Тэгээд надаа ингээд мэдхгүй юм нөө чадахгүй юм нөө амар ихтэй. Тэгээд тэрий чинь нөгөө үйлчлэгээний байгууллагуудаа одоо програма тавьсан байдаг. Тэндээс нэг өөрчлөлт хийчихэнгүүт энд шууд баримт хэвлэхээ болж мөлөд алдаатай хэвлээл. Тэгээд тэр нөгөө суглааны дугаар гэдэг чинь өөрөө нөгөө давхар суглаа эдэрт оролцдог учраас эн чинь нөгөө маш том нууцлын систем эдэр байх хэрэгтэй. Тэгээд тэр үед над руу ингээл айгүй олон хүмүүстэй хараад би нөгөөдх нь ингээл болж ганцаараа бүр ингээл одоо нэг оройдоо нэг хэсэг хөөлж авчаал тэгээд соодог гэдэг шиг тийм л байсан. Тэгээд сая одоо энэ Эрдэнэт 24 дээр сайхан хүртэл ингээл айгүй хэцүү байдлууд. Ер нь бизнес хийж байгаа юмд бол тэгэл хэцүү байдлууд айгүй их гардаг л та. Яг тийм үе яаж давах вэ? Юу яадаг? Найзуудтайгаа ярьдаг. Тэгээд яриад аль болох надад ингээд чи чадна гэдэг үгийг хэлэх хүнтэй л уулзахыг хичээдэг. Тэгээд тэр үед тэр нь тэгээд ерөөсөө ингээд одоо байгаа зүйл маргааш ихэд мартагдчих штэ гэж өөртөө итгүүлэхийг тэгээд бид нар чинь бас тийм аврахын зүгээр болчихгүй яа. Тэгээд бас нэг юм баг ингээд сэтгэл готрол нөгөө сэтгэл зүй асуудал шахуу юм явчихж байгаа штэ. Тэгэхээр тэрнээс гарахын тулд тэгэл аль болох тэгээ би яг нэг аз олж айгүй тийм технологийн чиглэлийн өөртөө бас надаас төрүүлээ тийм юмнуудыг үзсэн найзууд надад байдаг учраас тэдэртэй айгүй их ярьж тавьширдаг гэх юм. Төлөвлөгөө авах мэгтэр тийм хүмүүс байгаа гоё тийм байхгүй бол хэцүү шүү дээ. Байхгүй бол би
байхгүй л багс. Яг үнэ аль хэдийн унтсан л байх бас. Тэр хүмүүс эзэнэ тэрүүгээр чинь даваад туулсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бас гоё. Тэгээ би бас энэ асуулт болохоор би бараг сүүлийн асуулт. Тийм нэг асуулт болохоор хүн болгоноос асуудیں۔ Бараг би найл болохоор. Тэгээд одоо нэг хин нэгэн хүнд баярлалаа. Хоёр үг баггүй. Нэг нь болохоор баярлалаа, нэг нь уучлаарай. Энэ хоёр үгийг хин нэгэнд одоо хилээгүй өнгөрцөн, мартаад өнгөрцөн ч юм уу, эсвэл амжаагүй өнгөрцөн. Тэгээ тэр хүн одоо байгаа байхгүй те. Нэг тийм хүнд байгаа юу? Байгаа бол хин бэ? Ямар өстө бодож байгааг асуулт тий. Харин ийм асуулт тэгээд. За одоо баярлалаа гэж хэлэх байж байгаа хэлээгүй өнгөрсөн хэр юм л яг баярлалаа гэдэг дээр санахгүй яг гэхээр би нөгөө нэг тийм нуугаад байдаг хүн биш хүнд баярлж байгаа болов шүү баярлалаа гэж хэлчихдэг би чамд маш их баярлалаа шүү гэдэг шүү гэж шууд ойлголоо хэлчихдэг учраас баярлалаа дээр нь юу орж ирэхгүй байна. За уучлаарай гэдэг дээр нь болохоор яг айгуу сайн толгомдчихлаа шүү те. Юу л ах юм да. Одоо гэр бүл ээж одоо эхнэр гэл хайртай хүмүүстэй л илүү их муухай зан гаргаж ирсэн баг. Ялангуяа энэ бизнесээс олж ер нь бол тэгэл янз бүрийн асуудал гэдэг те стресс тэгээ тэр болгоны маань юу яаж байгаа хажууд ингээл яг л адилхан намайг одоо даун мэдрэмжтэй болчихвол дагаал ингээд болдог хүн болол одоо гэр бүл эхнэр хүүхдүүд л юм л да. Тэгэл гэр бүлийнхаа хүмүүсээс уучлалтгүй чадчих гэж бас айгүй гоё том олголт тий. Хүмүүс зарим хүмүүс тэгэл ер нь яг би ч гэсэн заримдаа мартчихдаг. Завууштай гэж хэлэндээ гэж аваад мартчихад яваад дараа нь гинт санаал нэр. Тэгэл дараа өнгөрснийхэн дараа уучлалт байдаг гэсэн тэр үедээ гоосмол арай илүү үр дүнтэй байсан юм гэж бас боддог байхгүй. Тийм би бол яг энэ дээр ингэж боддог. Уучлаарай баярлалаа гэдэг үгийг хэлэх гэж ингэж тэр чи харамлаад байх юусэн тийм байхгүй шүү дээ. Би эндээ надад жоохон буруу юм хийсэн юм санагдчихвэл зүгээр л намайг уучлаарай. Тий. Тэгээ баярлалаа гэд сүултээ ингээд би бол айгүй энэ хоёр үгийг хэлдэг. Тэгвэл айгүй. Тэгвэл бол тэрнээс юм гүйсэд уучлаарай гэж нэг хэлэхгүй бол бугшаал буглаал томрсон руугаа тэгээд нэг асуудал гардаг. Тий. За тэгээд сүүлийн одоо нэг юу үлдчихэж байгаа байхгүй юу? Орон зай. Тэгээд энэ тал дээр чиний юу ярмаар байна? Дуртай юм аа. Тэгээд ярмаар байгаа зүйл тэрийг. Энэ дээр бол би яг бизнес гэдэг өнцгөрөө одоо залуучуудтай ч юм уу юмудаа ч нэг зүйлийг хэлмээр санагдах. Надад нэг зүйл жоохон онцгүй санагдаад идэгээ. Манайхаа ингээд би одоо жишээ аваад хэлээ л да. Би одоо нэг яг юм хүргэлтийн үйлчлэгээ ингээд яваа явж байхдаа нэг залуутай би тэр залуугийн одоо ихч мэгчийн танил та надаас дүү. Тэгээ ингээд хоёулаа хамтрын тгийн ингээд яваад ч уулзж байгаа байхгүй. Тэгээ тэр залуу уулзаад гисэн чинь шууд ингээд яасан гинэ гэл нэг тийм хандлагаар эхлээл. Тэгээд би бол ажилчтай тэдэнд өөрний цалин өгдөг. Чамааг яг юм хийжвэл би ингээд дэмжүүл. Би уг нь бол тэр хүнээс дэмжлэг гуйгаагүй хамтрал гойсон баг. Тэгээд тухайн харилцаан дээрээ л одоо ялагч байх гэдэг ингээд оролдоод байдаг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр бид нар тэгээд тийм хүмүүс бол мэдээж эргэл залах утсаа ахгүй тэгэл тийм байдалд ордог л та. За нөгөө талдаа болоод нэг юм хоёлаа ингээд уулзаад нэг юм ажил тохирлоо. За тэдэнд уулзсан тэгэхэд тийм амжилт. Тэгэнгүүт нь эргээд нөгөө тэр үед нь очиод за одоо хоёлаа нөгөө ярьсан юм аа гэж юу ярьлаа чамтай яалаа гэл. Ийм хүмүүс чи эсэргээрээ нөгөө хүнийхээ цаг хугацааг хүндэтгэхгүй байгаа хүн багхгүй. Цаг хугацаа гэдэг бол хүн болгоны хувьд хамгийн хүндэлтэй зүйл. Тэгэхээр тэр хүн миний цаг хугацаа үнэтэй, чинийх бол үнэгүй гэдэг байдлаар хана. Аль болох бид нар ингээд хамтраад бизнес дээрч тэр одоо ингээд цаашдын хөгжил бүх зүйл дээр бол нэгнийхээ цаг хугацааг хүндэтгэнэ гэдэг бол биенийхээ амьдралыг, хүсэл зорилгыг
бүх зүйлийг хүндэтгэж байгаа зүйл. Тэгээ надад бол ийм байдал манай Эрдэнтийн одоо ялангуяа надад миний үе тэгээ миний дээдлийн ах нар мөн тийм түгээмэл зүйл ингээд байдаг л ойлголт болсон юм шиг санагдав. Энийг хэдүүлээ ихний ээлжинд өөрчлөөд гоё мэдээч надтай тохирсон зүйл бодоод байсан чинь дэмий юм байна гэд бодож болно шүү дээ. Тэнгүүд ингээд нэгэн рүүгээ бодоод байсан чинь тийм дэмий юм байна гингүүт гэж хэлвэл би тэр хүн энэ хүн миний цаг хугацааг хүндэтгэж шүү дээ гэж бодоод би ингээд дотроо баярлал за дараагийн удаа ингэндээ гэдэл ингээд бодоод л. Тэгэхээр бие биенийхээ цаг хугацааг бүгдээрээ хүндэтгэж сурыг. Тэгээ аль болох юм хамтдаа байх, хамтрал гэдэг зүйл дээр нийтлэг байж хамтдаа хөгжил гэж уриалжлмаар байна да. За баярлалаа. Сайхан уриалга. Тэгвэл урилгыг хүлээж аваад хүрэлцээж маш их баярлалаа. Айгуу сайхан ярилцлаа тий. Тэгээд цааш тийм улам илүү амжилт хүсье цаашдаа хийж байгаа бүх зүйлсэн тий. Улам илүү Эрдэнтийнхаа хөгжилтэй гар нэмэр оруулж байгаа гар хөл одоо бүх юмд зориулж байгаа маш их баярлалаа. Тэгээд ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.